1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын 101 дахь гишүүн орноор элсэж байсан билээ. Улмаар 1962 онд Монгол улс олон улсын олимпийн хорооны гишүүнээр элсэж дэлхийн хүндрэлтний эвнэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадамд 1964 онд анх удаа тамирчдаа илгээж байсан түүхтэй. 5 төвийн мянган тамирчдын оргилуулсан Олимпийн наадмын дэвжэнэ Монгол хүм мөрөөн тамгалж Монгол төрийн алтан саяын бат талбай Олимпийн цэнгэлтэд намраад 54 жилийг ардаа үджээ. 10-10-аар амжилт бүтээлэн цэгнэж алдаа оноогоо дүгндэг Монгол төвний хувьд энэ 2018 он түүхэн жил болж байна. Тэртех 1968 он хүндрэлтний спортын их баяр зуны Олимпийн наадам Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдлаа. Латин Америкийн Мексик улс талын монголчуудаас дэндүү хол орон Тэв алсгалан орших тус нутагт Монгол гэдэг орон Азийн цээжинд оршин байгааг мэдэх хүн бараг л үгүй. Тийм л цаг үед манай тамирчид Олимпийн наадамд оролцохоор алс холын Америк ТV-г зорж байсан түүхтэй. Латин Америк нутаг бол Монголын талаар мэдлэг их багтаа. Хүмүүсээс асуухтаа Азийн юуны Оросын Монгол уу Хятадын Монгол уу гэж асуудаг тийм байсан шүү дээ. Тийм биш ээ Монгол улс гэдэг тайлбарлалтаа Чингисийн Монгол уу гэдэг Чингисийн Монгол юм уу гэж ойлгодог. Тийм байсан цаг үе л да. Тэгэл Олимпиад бид одоо сумаар ороод 2 дахь Олимпиад орж байгаа. Амжилттай сайн барилдахын төлөө л бид нар одоо сумаар байдаг шатлаа зүтгэжсэн. Бас 2 дахь Олимпиад орж байгаа юм бол Токиогийн Олимпиас арай жоохон бас туршлагатай Олимпиад 2 дахь орж байдаг тийм хүмүүсүүд явж ийлээ. 1968 оны Олимпийн наадам олон онцлогтой. Латин Америкт зохиогдсон анхны Олимп бол намар улсан сүүлийн Олимпийн наадам байлаа. Мөн орчин цагийн Олимпийн наадмын 122 жилийн хугацаанд хамгийн өндөр бүсд зохиогдсон Олимпийн наадам болон түүхэнд мөнхөрсөн юм. Тиймээс ч манай тамирчид Олимпийн наадмын бэлтгэлээ өндөр уулын бүсэд хийж байжээ. Тэр үед ч нэг өндөрлөг газар хэрэгтэй байдаг юм гээд бид нарыг чинь энэ нүхтийн аманд манай спортын гимнас хэрэг ганцхан зааландаа л хэрэгэлтэй байдаг байлаа шүү дээ манай. Тэгээд нүхтийн амын тэр уулан дээр арай өндөрлөг газар гээд бусад бие бэлтрийнхаа бэлтгэлийг хийлэгдэг байсан. За ингээд Олимпийн бэлтгэл манайх Завхан аймгийн Отгон тэнгэр хайрханд очиж бэлтгэл хийсэн. Тэнд одоо бид сарын бэлтгэл хийж өндөр газрын нөхцөл дасаад нэгэд Олимпиад очсон. Очоод бид нэр очиж бэлтгэл хийхэд толгой эргээд хамраас усгож идсэн. Дайлангоо одоо би үл их гарсан шүү дээ. 14 хоног бэлтгэл хийж болдгоо. Ингээл өглөөгүйгээд нэг жоохон хамар дээр гарахад хамраас усгож чинь тэгэл толгой дүнхийг хичээл ирсэн ингээд авах. Дамжинэр үзэл за агаарын солилцоо гэл ингээл. Тэгээд нэг хүчтэй бэлтгэл хийхгүй гүйлт хийгээл хөл өмбөх хийгээл ингээл 14 хоноо сайн шарган. Ерөөсөө тэр мэдгэдэг байсан. За тэгэхэд манай монголчууд гэдэг чинь ерөөсөө энэ газар нутаг бидний өвөг дээдсүүд ирнэ ямар сайхан нутаг орныг ингээд сонгосон байдгийг. Тэгэхэд тэр уулын гэсэн одоо улсын гой балтай ховд интерес ирсэн тамирчид болохоор тийм олон хоног яаж чадах. Зүгээр толгой жоохон тэгж яана гэх 2-3 хоноо зүгээр маргааш гүйгээд идэг. Өнөө төвийн одоо нам дор газрын одоо бид нар нь болохоор тэгж гард юм байл л. Тэгээд бид нар чинь тэнд сайхан бэлтгэлээ хангаж ирээл тэгэл Мексикт очсон. Мексикт очиж барилдаж ингээ бэлтгэл хийхэд бид нар ерөөсөө ядардгүй байл. Тэгэхэд Японы бүх Оросын бүхчүүд чинь бэлтгэл дээр ухаалтчаал насилкаар явган тамирчтай зөөж амраадаг энтэрлээс. Мексикийн зуны Олимпийн их наадамд Монгол улсын шигшээ 20 тамирчны бүрэлдэхүүнтэй спортын 4 төрлөөр оролцсон юм. Чөлөөтгөн төрлөөр 8 тамирчин, хөнгө атлетикийн төрлөөр 1, буудлага спортын төрлөөр 3, гимнастикийн төрлөөр 4 тамирчин, нөөц 4 тамирчны хамт оролцож байсан түүхтэй. Буудлага спортын төрлөөр оролцсон 3 тамирчны 2 нь анх удаа Олимпийн наадмын тээрт зогссон бол гимнастикийн төрлөөр оролцсон 4 тамирчны 1 нь анх удаа Олимпийн наадамд оролцож байгаа тамирчид байлаа. 2 дахь удаага Олимпийн наадамд оролцож байгаа тамирчдын хувьд Олимпийн наадам ямар байдгийг мэддэг туршлагатай байсан бол анх удаа оролцож байгаа тамирчдын хувьд төсөөлж байгаагүй өөр ертөнц байлаа. 1968 оны Мексикийн Олимпиад эмэгтэйчүүдээс ер нь 5 эмэгтэй орсон юм байгаа.
Тэрэн дотор бол спортын гимнастикаас Нор багш маань тэгээ гүндэг маа, туяа, тэгээ ням даваа. Хөнгөн атлетикийн шидэлтээр бол Намжилмаа гэдэг ингээд 5 хүн орсон байдгийг. Тэр үед ч одоо Олимпиад орж ийн гэдгийг мэддэггүй байлаа. Олимпик гэж ерөөсөө тийм төсөөлж байхгүй мэддэггүй. Олимпийн тосгонд буугаал ерөөс нэг өөр ертөнцид очсон шиг ямар хачин гоё сайхан байсан. Тэгэхээр Мексикийн Олимпиад миний 2 дахь удаага орж байгаа юм Олимпиад да. Ер нь би Олимпиад 5 удаа оролцсон юм. Тэрнээс ер нь сэтгэлд нэлээд үлдсэн дурсамжтай нь бол Мексикийн Олимпиад юм. Яагаад гэвэл бид анхны Токио Олимпиад оролцоход ер нь юу ч мэдэхгүй нэг цөөхөн 20 олон улсын тэмцээнд оролцох юм гэж бодож байсан бол Мексикийн Олимпиад бас хөөрхөн мэдсгүй хүнтэй утсаа очиж ялаа. Доор хаад бид чинь нэгдсэн одоо форм хувцастай тэр үчийн улаан бичигтэй цагаан өмдтөө баскет солиод өмсчих биеийн төврийн хувцастай очиж исэн юм. Хөөрхөн очиж ялаа. Дэлхийн хүн төрөлхтний спортын их баяр цэнгэлийн манлайд Монгол төрийн алтан соёмбат албаага мандуулна гэдэг хүмүүрт тохиохгүй ховор хувь заяа юм. 1968 оны Мехикогийн зуны олимпиадад оролцох Монголын багийн тугчаар хорлоогийн баян мөнх аварга сонгогдож байжээ. Тэгээ тэр жилийн улсын баярын наадам төрүүлээд үндэснөөх аврагч бол авсан. Тэгээ тэрүүнээс улсын юм намаа туг баригээд зодог шуудаг жанжин малгай нөмрөх готлоо бүгдээ авч явгээд би одоо бас нэг хувцсны тусгай жижигхэн чумдаантад явж ирсэн юм. Тэр үйдэг чумдаан байхгүй. Олигтой юм дөхөх бол улсын нэр төр гарна гэдэг бас л аминдаа зүтгэж байгаа нэг оохон жижигхэн чумдаанж яваад тэрүүг хийгээд аваа явсан. Тэгээ очиод туг бариад явлаа. Тэгээ одоо тэр Монголын тугийг бариад л явна тамирчдын уртаа сайхан санагчсан болохоор өөр юу болохыг мэдэхгүй байсан чинь ерөөсөө Латин Америктаяар алдаршд юм байна. Туг бол. Тэгээ Олимпийн мэдээлжсэн сонины хамгийн өнгөн нүүрэн дээр нь Олимпийн нээлттэй ажиллагаа гаргаад миний туг барьж яваа зургийг гаргаад тэгээд энэ одоо Чингисбаатар том ширэн готлоор Мексикийн сар шиг нарийнхан арлыг цөм гიშгэлэн алхаж явна гэд дорн тийм Испани хэлээр тайлбарлчихсан сонин одоо над бий. Ийхүү Монголын тамирчид Олимпийн наадмын зингэлдэгт төрийн далбаагаан залж мянган тамирчдын өрсөлдөөнд нэгдсэн юм. Манай тамирчдын хамгийн их итгэл хүлээлгэж байсан чөлөөтөхийн тэмцээн эхэллээ. Хамгийн хөнгөн жинд буюу 52 кг жинд оролцсон Чимдозрын Дамдын Шарав эхний тойрогтоо Арабын тамирчин оноогоор, 2 дугаар тойрогт Туркийн тамирчин Цэврэлж, 3 дугаар тойрогт Италийн бүгд торгуулаар ялагдсанч Унгар, Герман, Америк, Японы өгчүүдийг ялснаар хүрэл медалийн болцлолүүлж Монгол хүн анхудаа Олимпийн наадмын медалийн хүснэгтэнд нэрээ бичүүлсэн түүхтэй. За Олимпиад очиод миний хувьд бол би хамгийн хөнгөн жингийн хүн учраас их олон кил гассан, 10 хэдэн кил гассан, 14 хоног одоо хоол ундгүй маш их зовсон. Тэгээд нэг зэндээ ороод за одоо барьдах юм байна гэдэг жингийнхаа бүх хүчүүдийг судалж ингэж эхэлж байсан. За Олимпийн наадамд яг уу дээдлэн бидэд 7 тойрог барьж Олимпинд авсан. За энд бол миний хувьд бол яг хоо эхний 2 тойрогт ядаад 3 дугаар тойрогт Италийн бүхтэй 5 оноо илүү явжгаад тэгээд одоо гар мушгсан гэж намайг шууд торгоод цэвэр ялагдал өгсөн. За тэр цэвэр ялагдал өгсөн шалтгаан нь бол намайг одоо бүр мөсөн тэмцээнд хасах тийм байдалд бол одоо манай Монголын хүмүүсүүд очиж шүүгчтэй уулз нэг үлдээсэн. Тэр үеийн дүрм бол одоо шагналын 6 оноо гэж цэвэр ялгах юм бол 4 оноо хасагддаг. Тэгээд цаана 2 удаа оноогоор ялах юм бол хасагдахаар ялаад гасагдах тийм дүрмтэй байсан. Ингээд манай багш нар бол одоо манай бидний багш Монгол улсын гавьяа засварж болох Цэрэн Даваг Магсар багш бол одоо надад хэлсэн. За чи одоо нэг ч хүнийг оноогоор ялж болохгүй шүү. Чи цэвэр ялах юм бол медаль авна. Оноогоор ялвал чи тэгээд медаль авахгүй шүү гэдэг ийм хатуу чиг өөрөг өгсөн. Манай багийн хамт олон ч гэсэн тэгж хэлсэн. Тэгээд яг ийм үед бол хүн бол сэтгэл зүйн хувьдаа ер нь цэвэр ялахын тулд өөрийнхөө бүх болцоогоо гаргад юм байна лээ. Тэгээд би дараа нь 2 удаа цэвэр ялаад ингээд олимпийн медаль авах болцлоо хангаж байсан. За намайг медалаа
болзлоо хангаад буугаад ирэхэд манай 3 бол доор бие халаалтын заал нь 3 улаан одоо сууж ирсэн. Одоо медаль авах хувь зээн бол одоо маш бүрхэг байсан. Шууд намайг одоо медаль авлаа ингээд буунгууд нөгөөд үний чигээр намайг шууд тэрврээд өргөөд тэгэлсэн. За одоо бид бол медаль авнаа гэдэг. Дамдын шүрбэн маань медаль авах тэгэхээр би дараа нь гарах болсон. Тэгэл би чинь ялна гэж бодож ирсэн. Тэгэл үзэлцэл дэлхийн аварга хинтээ тэнцсэн. Бэлчиг аргатай. Яа балгаар энэ бэлчиг гэж. Тэрнтэй тэнцэл тэгэл би хүрэл медалээр орж байгаа юм чи яах вэ? 7 барилдал 1 тэнцэл. Тэгсэн дараагаар нь л артаг гарсан артгийн атлетик тэнцэл бас орсон. Атлет яач чадахгүй болсон. Тэгтэл муу яварга тэгэл Америкийг дарж өгөөл тэгэл мөнгө медаль дээр буугаад бид нар чинь ингээл 4 медальтай болоод бөөн сайхан болоод ингээл манай моё авраг бол тэгжсэн. За энэ муу Америкийг дэлгээд өгнө гэд хан шаагаад цаашаа өргөд явж ирсэн. Одоо санаанд байдгийг. Тэгэд миний дараа манай нөхдүүд маань бүгд медаль аваад ингээд яг хуу манай нөхдүүд маань одоо намайг одоо болгон сүлтэй хүн чи медаль авах бид авахгүй байсан байж магадгүй гэж хожимоо одоо 30-40 жилийн дараа авсан гэж надад юм зургасамж үлдээсэн юм. Ингээд би хамгийн анхны одоо Монгол улсынхаа медалийг авч нөхдийнхээ замыг нээснээр одоо яг энэ цаг мөчид болоод яг сайхан санагдж байна. Монголын тамирчид олимпийн медальд хүрч Монгол улс олимпийн медальт орнуудын тоонд багтлаа. Тус олимпийн наадмын дэвжээнээс монголчууд медаль хүртэхдээ 4 медаль авах хөв тохиолдол байж. 78 кг-ын дөрлөлтөх Пүрвийн давгсүрэн тэмцээний өглөө барилдах боломжгүй боллоо. Ингээд түүний оронд Данзан Даржаагийн Срэдрийн бэлтгэл хангагч төмрийн артаг олимпийн дэвжээнэ гарч урилдан хүрэл медалийг хүртэж байсан юм. Артыг надад одоо хоолунд тэрл юуг тааруулаад минутыг 1 хүрээнд ингээл тэгэл мань хүн чөнөр ихэр жимс юу идээл за би барилдах баш чи чин гасж байгааг болохгүй шүү гэдэг өөрөө юугаа тусдаа хийж идээл ингээл битгий чи ингээд хэд тонж ийсэн тэгсэн чин тэр өглөө нөө жин үзэх өглөө хэм маань би мочод гасгах болчихгүй юу. Тэгсэн чинь за ерөөсөө Азийнхныг таньдаг юм артгийг оруулчих гээл. Тэгээ артгийг оруулсан чинь одоо энэ юуны номонд дотор бол Пүрвийн давгсрэн гэж байгаа. Монголд бол төмрийн артг нь хүрэл медаль. Тэгэл артыг гинтхэн барилдах болчихвол зайлвал нэ бэлтгэлэн тавьчихсан ингээд байжсэн хүн чинь л сандрахгүй. За тэгэхээр нь би хэлж ил. За миний өмнөдөө сандрсан. Жохон санзааж мэдээ ихний барилдаан дээр сайхан хэлсэн зөв гаргаарайч. Хоолундоо одоо тэгээ тааруулаа явчихна цаашаа гай. Гэсэн ихний нэг барилдаан дээр борж өрөөсөө нүдэн гурвалж илаад би энэ чихтэйхэн болоо хатаараад тэгэл нэр барилдаан дөнгөж нэг юм оноогоор ялж орж ирчээл бөөлчөөд нөр чихэр жимсээр болж тэгж хидэж ууцсан чаргагүй шүү. Тэгэл үдээс хойш нэг жоохон гайгүй боллоо гэл цаашаа баг юм ууж идээд барилдаа. Тэгэл мань хүн барилцсаар гол хөрөн медаль дээр хүрчихсэн. Монголын тамирчдын түгийг залж явсныхаа үед энэ тамирчид энэ мундаг медаль авч сайн барилж байгаа бол одоо би бол Кимэр Золвагийн сайхан өргөж өглөө даа л гэж баярлж байсан. Одоо ч гэсэн би тийм баяртай явдаг юм аа. Гэхдээ 91 сайхан байд юм байлаа. Хондоо бид буулгын тэмцээн дуусчаад чөлөөт бүхэн очиж харж байлаа л да. Хондоо дамдын шаруу хөдөл дэвжэндээ барилдаад шүүгчэнд ялдагчуд ингээд бууцсан. Тэгсэн чинь нөгөө ялагдсан нөхөр нь бууж өгдөггүй байж зарах гэсэн машин тэгдэгжсэн нөгөө нөхөд ялт өгчихгүй юу. Тэгээд үгүй яасаа айхтрээд энэ олонч бас нэг шодрож үйдэггүй байсан юм уу даа гэж. Тэгвэл дараачийн юм дээр манайхад үзүүлж өгөндөө гэсэн ийм бустайгаа дэмжсэн баярлсан бархсан их сайхан байлаа шүү дээ. Нүүр улаахгүй их сайхан Монгол хүн гэдэг чинь ингэж дэлхийн олон улсуудаа үн зэрэгцэн одоо хүч чадлаа үзэж нэгдэлгөө үзэж явах чадaltaй юм гэдэг харуултанд нь их гоё сайхан байсан юм аа. Мексикод чинь Мехико гэдэг зүр заал дүүрэн барилж байгаа юм чи бид нар тэмцээний завсарлага бидний тэмцээн дууссаны дараагаар яг бөхчүүдэд дэмжинлээ босод төрлүүдэд дэмжээл очиж хараад өөрснөө орж байгаа юм шиг тийм их одоо бүр баяртай бүр ингээд сэтгэл зүрх мань догдлоод бүр босоод нөгөө юун дээрээс зааланд
зааланд зогсоо тэр олон дотроос бид нөр нулимс тусгаж байсан шүү дээ. Тийм их одоо баяртай мөч хамгийн тохиолсон байдгийн. Монголын тамирчид анхны медалуудаа хүртэж, зорьсон зорилгоо бүрэн биелүүлсэн түүхэн олимпийн багт орж, олимпийн цэнгэлтгэд цугтаан алхаж явсан тамирчдын сэтгэлд одоо ч Мехикогийн олимп тод гэрэлтсээр л байна. Тэнд байгаа тамирчид одоо тэмдэг солилцъя дуслын солилцъя гэдэг. Бидний чинь цөөхөн юмтай очсон. Тэр үчийн тэмдэг тун цөөхөн ховор байлаа гэдээрээс. Зарим нэгэн аймагуудын үйлдвэрчний байгууллагын тэдний гой өгсөний жижигхэн тэмдэгтэй. Энэ ажлын тэмдэг байдаг. Хаа хийж манай буудах спорт бол нөгөө Марсел Чоусонгийн нэрмжит одон гэж нэг тийм тэмдэг байсан. Паалантай, буутай тийм их өөрхөн одоо хүний сонирхлыг татсан тэмдэгттэй байчихсан. Тэргээр л ам татдаг байлаа. Сүүлдээ одоо солилцсон байхгүй. Сүүл нэг хэлмэштэй орж идэг маргааш гэдэг юу гэж хэлдэг юм англиар гэдэг. Нөгөөс нь tomorrow. Тэгэхээр хүнд очил тэмдэг солихийн tomorrow гэж алга болдог байлаа. Тиймэрхүү байдлаар анх оролж исэн. Миний сэтгэл тоногсон нэг сайхан дурсамж гэвэл бид нар манай баг тамирчид бүгдээрээ нөгөө бухны тоглолтыг үзэх гэж явсан. Авраг нөгөө мөнгөн медаль авсан мөнгө бот авраг маань үлдсэн. Тэгээ буцаад тосгон дээр ирэхэд манай үүдний төвжон дээр суудсан бодлого бодоод сууж идэм да. Одоо хинтээ барилдвал яах вэ? Хин насгах нь би юу болох нь гэсэн одоо бодож ирсэн. Тийм нь мундаг сайхан хүн байдаг. Миний санаас юусаа гардаггүй. Ийм сайхан тусламжтай ингэж болсон юм аа. Гэхдээ Монголынхаа далбайг баян мөнгө авраг маань барайл бид нар чинь цэнхэр дээлтэй нөгөө сайлчид юу шиг юутай улаан алчуур толгоогоор ороогаад тэг параданд жагсч нээлтэнд орж илаа. Тэгээд хэрэгэл материал дээр ер нь тамирчин хүн энд би нэг хариалтан дээр юу яаж байгаа юм л да. Хариалтын бандан бидний үед чинь зүгээр л нэг юм юу бандан түлхэлтгүй нэг ойлтгүй тийм юм дээр хийдэг байсан. Тэнд очисон чинь нөгөө бандан дээр түлхэлт аваад хариалт байсан чинь шидэл явчихж байгаа юм л да. Тэгэл ясан хөл дээр гэмтэл өвдгөн дээр аваад тэгээд тэмцээний урд өвдгөндөө эмчилгээ хийлгээд тариа хийлгээд мдээгүй болох тийм мэлдээ алдуулдаг тариа хийгээл тэмцээнд орж байл. Соёл хүндрэлтний их баяр цэнгэл Олимпийн наадамд Монгол түмнийхэн захиасыг биелүүлж, Талын Монголын 20 дайчин 4 медальтай нутаг үзлээ. Энэ амжилт бол Монгол түмэнд 100 мянган-мянганаар дуурсагдж түүхийн шаргал хуудаснаа алтан үсгээр бичигдэн мөнхөд цураатах гавьяа юм. Энэ л Олимпийн наадмын дивжэнэ эх орноо төлөөлж, их баярын дивжэнээс Монгол хүн медаль хүртгийг дэрэгдээс нь харж, хажуунаас нь дэмтсэн багийн тамирчдаж тэдэнтэй цуг үеийн үед дуурсагдах гавьяатай. Цаг хугацаа улиран удахын хэрээр тэдний бүтээсэн гавьяа, гаргасан амжилт, туулсан замнал тодорч байх учиртай. Бидний тэр 50 жилийн өмнө чинь одоо өөрийнхөө жингийн бөхчүүд болон гадны бөхчүүдийг судлах хэд тэр үед ямар ч бичлэг камер байхгүй. Ерөөсөө манай мууё энэ сэрэтэр хэлдэг байсан шүү дээ. Ингэж энэ үхийг ингэж ялгаад гэдэг өнгөтэй юм шиг ярьдаг байсан. Ингээд хамраасан тусгараад тэгээд ингээд гэтэл өнөөдөр бол ерөөсөө бараг дасгалжуулагчгүй шахууга тамирчин өөрөөгөө аваад явчих. Тийм мэдээллийн зунд энэ өөрийнхөө жингийн бөхчүүдийг судлах, бэлтгэл сургуулиа яаж хийх вэ? Бүх юм сайхан одоо ил тод болсон байна. Тийм учраас одоо энэ Олимпийн алтан мөнгөн медаль авна гэдэг бол хувь хүнээс, тамирчийн хүнээс шалтгаалгал болсон тийм цаг үе болсон байна гэж. Тийм учраас залуучууд хичээгээрээ бидний үеийнхэн одоо алтын биш мөнгө урд медаль авсан дараа нь одоо 40 жилийн дараа манай Төвшинбаяр Бадрууган маань алтан медаль авлаа. Одоо 10 жил болсон байна. Тэгэхээр дараачийн медалуудыг авахд одоо манай залуу үеийнхэн та нэгтэн замчин сайхан чөлөөтэй байна шүү. Шарман шүү гэж хэлмээр байна. Тэгээ цаг хугацаа өнгөрчээ, хагас зүүн өнгөрчээ. Тэгээд ингээд энэ бол түүх болоод үлдлээ. Миний хойч үеийнхэн бол
урд үеийнхнийхэн энэ сайхан түүхэн замнал, эрг зориг, кимэр золбоо эх орныхон төлөө бүх хүмүүсд амьдралаа зориулсан тийм сайхан сэтгэхүйтэйгээр их спортод да оролцож явах хэрэгтэй. Их амжилт гаргах хэрэгтэй. Энэ бол Монгол түмний сайн сайхан ард түмний маань көсөл мөрөөдөл, зан заншил, улс орныхаа соёл, түүхэн соёл, уламжилт соёл. Тэгээ цаашлбал эдийн засгийнхаа одоо чадал танка цаашлбал Монгол хүний бие биелдэр кичнэ агуу их сайхан байдгийм. Байгалийн гişгийг хүртсэн яасан сайхан хүмүүсүүдээр одоо дүүрэн байдаг улс орн бай гэж бахархуулж яваа юм шүү дээ. Би одоо бодит зүйлээс илүү тийм үг хэлгэж байхгүй. Нэг сайхан тамирчин гараад амжилт үзүүлээд орж явах тэр улсын хүн ардын хөдөлгөөн, гიშгэлт, бие биелдэр, зориг, хүмүүжил, мэдлэг бүх юм нь харагдаад ордог спорт тийм агуу их чанартай зүйл шүү дээ. Тэгэхээр энэнд хойшийнхнийг хариуцлагатай бэлдэж орох байхаа. Энэ одоо урд үеийнхээ сайхан туршлагатай ус үлгэрч авч явах байхаа гэж найдаж байна. Монголын одоо спорт олимпийн үзэн санаа дэлхийд даян дэлхий мөнгөд одоо өдөр байх болоосаа гэж хүсэж байна. Ах нар чинь одоо ийм сайхан амжилтууд гаргаад одоо бид олимпийн медальтай болох юмсан гэж хүсэж исэн, оролцох юмсан гэж хүсэж исэн, оролцож сурсан, медальтай болох юмсан гэж хүсэж исэн, авч сурсан, одоо аврагтай болох юмсан гэж хүсэж исэн 68 онд одоо тэгэл биднээс 2 авраг авчирлаа Бадаргуу, Төвшинбаяр 2 маань ингээл авчирцсан. Одоо бид аврагтай болсон. Одоо Баттгаан цааш нь Монгол гэж юм байдаг юм аа гэдгийг дэлхийд дахинд харуулж үзүүл явах хэрэгтэй юм да. Хагас зууны тэртээ гаргасан жимээр Монголын тамирчид 50 жил өртөөлөв. Олимпийн их наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл нийт 26 медаль хүртжээ. Энэ л амжилтын эхлэлийг тавьж Монгол хүн олимпийн медаль хүртсэний түүхэд 50 жилийн зориулсан нэвтрүүлгээ эрхэм үзэгч та бүхэндээ өргөнмөрлөө. Инх цагийн дайчид маань аялгау төгс төрийн дуудал Алтан соёмбод талбайгаа олимпийн тэнгэрт үеийн үед мандуулж Монголын тамирчдын яруу алдар мянган жилээр цуурайтах болов.